Ердөө 2 орцтой мөртлөө байнга хийж идэж байдаггүй. Тасалсан уралтай борцтой шүл хийлээ. Хамгийн эхлээд борцоо нүдэж бэлдээд жаахан ясны шүл гаргах гээд хавирга болон нуруу чаналаа. Гурлаа зуурахтаа ясны шүлөөрөө зураарай. Илүү гоё амттай болдог шүү. Ингээд махаа гаргаад шүлэнд нь гурлаа тасалж хий. Шүлнийхээ хажуугаар Holly брендийн гүн хөлдөөсөн гэрийн борцгийг туршиж үзсэн. Гүн хөлдөөсөн учраас хэрэглэх хэмжээгээр аваад 1-2 минут богино толгойн зууханд халаагаад шинэхэн борцог маань бэлэн болсон. Таны томооны үеэр таад маань бас дархлаагаа дэмжиж шүл устаа хоолой сайн дээрээ бичлэгийг маань үзсэнд баярлалаа.